За бүх их хурлын гишүүдтэй сайд нартай энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээд сая гадаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд ирээд бас 100 гаруй хүмүүс жигслээ. Тэгээд энэ хүмүүс маань жигсэж чадаагүйгээс болоод бидний эрх ашиг хөндөгдөөд байгаа юм бол жигсээ гэж ирсэн. Саранчлон гишүүн битээр гараад тэр жигсаалыг болиуллаа. Яагаад вэ гэвэл хөгжлийн бэрхшээлтэй ялангуяа нуруу нугсны гэмтэлтэй хүмүүсийн хувьд даарахын бол бөөрийн өксөх замын халдвар гэж өвчнөөр өвддөг. Энэ нь үхэл түрг хамгийн том шалтгаануудын нэг байдаг. Тийм болохоор энэ хүмүүс хэдийгээр өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж байгаа бусдын эрх ашигын төлөө зогсож байгаа ч гэсэн тэр хүмүүсийг зогсоох тийм эрх, зогсоох зүрх, зогсоох сэтгэл биднэрт байсангүй. Энэ хүмүүс 302,000 төгрөгөөр амьдрах гэж өнөөдөр зовж зүдэрч яваа. Бид нар байшин барилгыг манайхаа чимэг байж байгаа. Бид нар байшин барилга 1 жил хүлээлээ гэд өвдөхгүй шүү дээ. Зам 1 жил хүлээлээ гэд өөхөхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй өвчтөе хүмүүс 1 жилийг хүлээж чадахгүй бурхныхоо оронд явах хичнээн хүн байгаа вэ? Өдөр болгон шөнө болгон өвдөж байгаа тэр хүмүүсийн өвчнөд бид нар яаж нэмгэлэх вэ? Бид нар энэ 30%-ийг нэмчихээ л да. Бид нар тэр хүмүүст ердөө 100,000 төгрөг л нэмэх гээд байгаа шүү дээ. Ингэж нэмээд ядуурлын төвшнгөөс л чүү гарах юм байна. Хүн байна да энэ чи бүгдээрээ тийм биз дээ. Бид нар чинь ихээс төрсөн. Бид нар энэ зовлонгоор бүгдээрээ туулаагүй ч гэсэн эргэн тойронд байгаа хүмүүсийг харж байгаа шүү дээ. Хүн гэдэг утгаа бодоод энэ дээр нам хамаагүй, энэ дээр баясгалаа хамаагүй, хин нэг хамаагүй. Хүн гэдэг энэ чанараа бодоод бүгдээрээ хүнлэг байхын тулд канапондо битгий хүрээч гişүү дээ. Бүх тойрогт, бүх дүүрэгт, бүх Монгол улс даяар хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа. Анхнаасаа яриад явсан. Тэгээд төсвийн байнгын орон дээр ажлын хэсгээр өөр саналууд нэмэгдээд ороод ирсэн шүү дээ. Шударгаар хэлэхэд. Тэгэхэд яагаад энэ хүний амьттай холбоотой санал нэмэгдэж орж ирэхгүй байгаа юм бэ? Энэ чи хүний аим шүү дээ. Бид нар одоо ингээд өчнөө хоног энэ төсвийг хойшлууллаа. Энэ хоорондор энэ хүмүүс өвдсөөр л байгаа. Та нараас гуйж гин. Би хүнээс юм гуйх дургу. Гэхдээ би та нараас бүгдээрэнгээс чинь гуйж гин. Хүний хувьд, хүн ёсны хувьд бүгдээрэнгээс чинь гуйж гинэ. Тэгээд энэ санал бүгдээрээ гар хүрхгүй одоо энэ саналыг бүгдээрээ улаад өгөөч. Битгий энийг одоо хүн ёсоо гаргаад ингээд энэ санал дээр бүгдээрээ гар битээ хүрээрээ гэж гуйж шүү. Хичээнгүйлэн хүсэж байна. За тайлбар өгөх. За. Гишүүд өөрсдөө юу гэнэ? За 170-аа хаанаас болох нь? За асууран гавь гişүү. Яг энэ төсөв батлагтаа дуусах мөчид би бол ер нь Монгол улсын хамгийн үзий ядагдах хүмүүсийн нэг болох юм шиг байна. Бүгдээрээ гарч ирэл цалин нэм, тэтгэр нэм. Гэхдээ чадах нэмжээрээ бид нар төсвөөсөө нэг их найд гаргаад цалин тэтгэр нэмж байгаа. Гэхдээ энэ чинь ингээд жилээрээ л явна шүү дээ. Эх жил бид нар боловсролын дээр арай илүү анхаарал тавьчих. Багш нарын эмч нартай эх жил бол 15% нэмж байна. За тэтгэлгийн энэ тэтгэмжтэй холбоотой зарлуудыг 8.6% нэмж байгаа. Би баясгалан гишүүнтэй уулзсан. Тэг яг зөвмөр 27 онд арай илүү анхаарчаа. Яг дараа жил ингээд бүх юм нэгэн зэрэг ингээд ачаал яхаар усан төсөл үнэхээр дийлэхгүй байна. Одоо би үнэнгээ л хэлхээс өөр арга л. Тэгээ тийм болохоор би та бүхнээс гишүүдээсээ гуйж байна. Тий, баярлалаа. За хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын ороо дэмжсэн төсвийн байнгын ороо дэмжээгүй сандлыг дэмжиж гисэн сандлын тэмүүлэлээр санал хураалт явуулъя.
За энэ мэдээж одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бид нар дэмжиж байгаа. Тийм учраас ер нь бол байнгын орондоор бас нэг тодорхой хэмжээгээр дундын хувилбарыг гаргаж ирж яг ингээд шууд бүгднийг нэмээд явах бас энэ төсвүүдээр бас хүндрэл авчирна. Энэ чинь цаанаа бас дахиад тэр усгал зардал бүх зүйл чинь яг энэ төрийн үйл ажиллагаа гацаагүй явуулах одоо ийм хөрөнгө мөнгө байдаг. Тийм учраас тэр мөнгнөөс шууд ингээд аваад тооцоолгүй аваад шийднэ гэдэг чинь бас нэг талтаа болохгүй. Тийм учраас би энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг талтаа шийдэх ёстой. Тэхийн тулд бас өмцөм шууд ингээд шийдэхгүйгээр бас тодорхой хэмжээгээр нэг дундын хувилбарыг хоорондоо ярилцаж гаргаж ирээ гэж та бүхэнд бас хэлэх байна. Тэгээд учрал гишүүний гаргасан саналын томьёолоор санал хураалт явуулъя. За 100 гишүүнээс 57 гишүүн дэмжиж 57-оор санал хүчингүй боллоо. За одоо хасуурын гав гишүүн үгүүлээ. За гүйцэн босруулах чиглэл авъяад байгаа. Тэгвэл энэ их усрын хас харах хэрэгтэй юм байна. Төсвийн тэнцлэр ямар шүү хэмжээнд нарамд ачаал ирэх нь харахгүй болохгүй надад баярлалаа. Тийм тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг бас тодорхой хэмжээ харилцах ёстой шүү. Баясгалан гишүүний саналыг заавал харилцах ёстой шүү гэдгийг хэлье. За гүйцэн боловсрол чиглэл өглөө.